нөгөө өөрөө дотроо бодлоо ч тэ. Ачийг хариулж амжаагүй байгаа амжилтгүй байжгаад залуугаар нь алдсандаа бас жоохон харамсаж байна. 2014 онд хэн нэгэн иргэний хөрөг нэвтрүүлэгт таксины жолооч даваас руу оролцсноор түүнийг олон нийт сайн ав гэдгээр нь мэддэг болсон. Тэрээр 2016 онд өвчний улмаас харамсалтайгаар амиа алдсан юм а. Түүний эхнэр амар жаргал нөхрийнхөө гэгээн дурсгал зориулж сайн ав киног хийх санаа гарган ухаан кино бүтсэн түүхтэй юм а. Зэл залуухан 30 хэдхэн наснда амьдралынхаа ханийг алдаж 5 хүүхэдтэйгээ үлдсэн амар жаргалд тэнгэр нурах шиг болж хүүхдүүдийнхээ төлөө бүх хүчээ дайжлан хичээнгүйлэн амьдарч байна. Түүний гэр бүл дахин элэг бүтэн болж сайхан тэдний гэр бүл амьдралынхаа шинэ хуцыг эхлүүлэн бяцхан хүүтэй болсон юм а. За үзэж та бүхэндээ мэдээллийг зарим юм шууд амжаалаа үзүүлж байна. Тэгэхээр за та бүхэндээ инх мандах ахын гэр бүлийг онцлон хүргэж байна. Тэгэхээр та бүхэн сайн санаж байгаа бол сайн аав уран сайхны киноны бодит амьдралын хүмүүс байгаа юм. Тэгэхээр сайн аав киноны бодит амьдралын амар жаргал хичээн тухайд бол шинэ амьдрал зохиож инх мандах ахтай бол гэр бүл болоод бяцхан хөөхөн хүүтэй болсон байгаа. Тэгэхээр та бүхэндээ баярын мэндийг хүргэе. За баярлалаа. Бүх хүмүүстээ бүгдөөрэнд нь заргийнхандаа мөн заргийг үзэж байгаа та нартай баярын мэнд хүргье. Манай гэр бүл бас нилээдгүй хугацааг өнгөрүүлчихэж яг тэр уран бүтээлийг хийснээс хойш тэгээд ер нь сайн киноноос хойш би хүүхдийн салбар руу ерөнхийдөө зүрх сэтгэлээ нэгтгэсэн. За хүүхдийн салбар тэр дундаа Монголын хөтлөгчтэй холбооны мэргэжлийн хүүхдийн хөтлөгч гэдгээр явж байгаа. За тэгээ хүүхдийн ертөнцид хөтөлбөр, за уран бүтээлүүд, мөн хүүхдийн дугуйлан, за мөн cosplay буюу хүүхэлдэй чимээх хурлыг бас манай хань эрхлээд тэгээд охинтойгоо ингээ гуруулаа. Ерөнхийдөө нэг хүүхдийн ресторан хүртэл манад байгаа. Тэгээ ер нь хүүхдийн цогц үйлчилгээтэй газар гэдгээр A&G Entertainment гэдэг газар нээсэн байж байгаа. Тэгэл явж байна да. Тэгээд хамгийн сүүлийн бүтээл хэм бол маш том бүтээлтэй сууж байна. Одоо яг миний анхны хань бол намайг яг 19 байхад очирсан тий. Тэгээд юугаач мэдэхгүй бид хоёр гин цайлган сэтгэлээр суугаад 5-5 хүүхдийн ижээ болоод явсан тэр сайхан мөчүүд миний хувьд бол хамгийн том хүндэтгэл, хамгийн том дурсамж одоо ч бидний одоо зүрх сэтгэлд мөнхлөөстэй байж идэг тэр зүйл. Тэр аз жаргалын араас нөгөө аз жаргалаа алдчихад хүн айгүй одоо сөхөрдгийм байлээ эмхтэн хүн одоо яг үнний хэлэхэд бол хүн нөгөө нэг бүр орж болох туйлын хамгийн доод гүн рүү онсон. Тэгээд хамгийн том одоо тэр нөгөө хангал руу унаад босч ирэхэд эмхтэн өнөөс асар их зориг шаарддаг. Асар их нөгөө тэнхээ шаарддаг. Ягаад тэгэхээр 19 настай охин анхны хараа нэг хүн өгөөл те. Тэгээд яг энэ миний үрдийн хань гэд бодоод явж исэн. Гэтэл нөгөө яг 30 гарсан яг тэр идэр насан дээрээ тийм зүйл болно гэж бодоагүй байж байгаа таныг алдсан болохоор хүн тэсгүүе бэрх болдгийм байлээ. Яг нэг ингээд за яг 5 хүүхэд байхгүйсэн бол эмэгтэй хүн магадгүй тий амнаас авдах хэмжээний тийм амар зүр сэтгэлийн аягүй том ангал руу ундгийн байлээ л тий. Тэгэл хүн ер нь өөрийгөө бодохоо болчдгийм байлээ тэрнээс хойш. Ер нь хүүхдийн төлөв амьдардаг. Би бол өөрийгөө нэгч бодоогүй. Тэрнээс хойш яг хаяал 100% хаяал хүүхдүүд рүүгээ чиглэл энэ тавыг л одоо аавынх нь хамгийн том одоо зорилго болгоод аавынх нь нэрэдүүд даваасран гэдэг тэр хүний нэрийг гартал одоо сайн сайхан авч явна гэхэд 4 хүүхдээ бүр зүтгэсээр байж байгаа хятад хэлний сургуульд оруулаад тэгээд яг явж исэн байхгүй. Тэгээд яг тэр үедээ би хантайгаа очирчаад үгүй юм байна. Намаг гэдэг хүн байхад би өөрийгөө хайж болохгүй мэн гэсэн буцаад асар том хүчийг өөртөө авсан. Тэгэхээр зэрэг яг намайг хаяагүй хүн бол яг энэ сууж байгаа байхгүй юу. Нөгөө чи өөрөө хүн байхгүй юу? Чи өөрөө эмэгтэй хүн, чи өөрөө хайрлуулах ёстой. Чи өөрөө хувь хүн, чи дахиад амьдрах ёстой гэдэг итгэлийг өгөөд тэгээд би буцаад өөрийгөө мэдэрч дахиад би эмэгтэй эзэгтэй, эмэгтэй хүн дээрээс нь би өөрөө цаашдаа амьдрах ёстой мэй гэсэн итгэлийг би ханаас олж авсан. Тэгэхээр миний одоо цоошин амьдрал бол сайн аав хоёроор хэлсэн байгаа. Манай гэр бүлийн хувьд гэх юм бол одоо эхний сайн ааваас хоёр дахь сайн аав руу шилжсэн гэж ойлгож байгаа. Тэгэхээр бидний хувьд бол сайн аав гэдэг тодтгол бол насны тодтгол байсан юм байна гэд яг нөгөө хүн юу тарин түүгээ хураадаг гэдэг тийм. Тэгэхээр бид нар ямар ч байсан буруу яваагүй юм байна. Тэрний маань шагнал болгоод биднийг дахиад нэг хоёр дахь сайн ааваар шагнасан болоо гэж боддгийг.
Инх мандахын гэр бүл үргэлж ярилцаж асуудлаа ойлголцлоор шийддэг. Инх мандахын тухайд гэр бүлийн сэтгэл зүйч мэрэгжилтэй учир хүүхдүүдтэйгээ ярилцаж ойлголцоход хялбар байдаг талаар ярьж байлаа. Хүүхдүүдийг насаар нь ааш зангийн онцлогоор найрцах нь хүүхдээ гомдоохгүй, үйл ойлголцолд хүргэхгүй байх давуу талтай хэлж байсан юм а. Ер нь бол нийгэмд хүмүүс надаас аягүй их асуудаг. Манай найз нарч тэр таньдаг хүмүүс тэр ажлын шумаач тэр хүмүүс гинтийн байдлаар одоо би ч одоо гинтийн байдлаар одоо 5 хүүхдийн одоо хаад эцэгэл болж байгаа шүү дээ. Яг нийгмийн нэршлэр бол. Гэхдээ миний хувьд болохоор хүүхдүүд бол ерөөсөө хүнийх байна уу, минийх байна уу гэдэг ялгаа бол байхгүй. Хүүхдүүд бүгд нэг газараас ирдэг. Тэгээ бүгд л бурхнаас заягддаг учраас миний чиний гэх юм бол байхгүй. Хүүхд бол хүүхэд яг л нэг амил гэсэн үг шүү дээ. Тэгэхээр миний хувьд болохоор миний өөрийн гэсэн тийм ялгаа бол анханасаа байгаагүй. Ахирээ би анханасаа ийм санаатай суулгаж орж ирсэн бол энэ бол оршин тогтнох уу гэдэг. Эс оршин тогтнох уу гэдэг асуудал яригдчих л шүү дээ. Би анханасаа энэ гэр бүл рүү орж ирэхдээ мэдээж миний хүүхдүүдээс ялгаагүй миний хүүхдүүд гэдэг ийм хандлагаар орж ирсэн учраас одоо ямар нэгэн байдлаар хүний хүүхэд гэсэн тийм ерөөсөө бодол ч юм уу хараад надад ерөөсөө байдаггүй. Тэгээд хүмүүсийн асуудаг зүйлүүд ерөөсөө хүний 5 хүүхдийг одоо хайрлах нэгт ямар вэ? Чи яг өөрийн юм шиг хайрлаж чадж гин үү? Одоо чиний өөрийн хүүхэд гарвал чи яах вэ гэдэг асуултууд хамгийн их ирдэг. Яг чи одоо ингээд яг 5 хүүхэд байна. Яг чиний өөрийн чи хүүхэд гараад ирэхэд чи өөрийнхөө хүүхдийг гэдэг энэ 5 хүүхэд надад болно штэ л гэж л ярьдаг байсан хүмүүс аяг. Тэгээ мэдээж нөгөө хүн болгон адилгүй хөлөг болгон жороогүй гэдэг штэ. Заавал нийгмийн нөгөө урсгалаар дагцсан бүгд яг ийм бодолтой байх албагүй байхгүй юу? Тийм тэгэхээр яг хүний нөгөө хандлага гэдэг зүйл чинь айгүй чухал байхгүй юу? Хүн өөрөө ямар хандлагыг тийм яг тэр хандлагаараа явдаг учраас миний хувьд ерөөсөө хүний өөр ингэж ялгаагүй учраас одоо гарсан хүү маань яг л эднэртэй адилхан л яг эргэжтгш байдлыг эрхэмлж байгаа. Би эдгээр бүгднийг яг л адилхан хайрлаж байгаа. Инх мандах ахын доорч ирэхэд хүүхдүүд нь маш ийдэг те. Бүгдээрээ сайн байна уу хэлдэг том жижиггүй бүгдээрээ аюу илдэг санагдсан л да. Тэгэхээр хүүхдүүдтэй насны онцлогтой те одоо том хүүхд байхад жижиг хүүхдүүд байна, дунд насны хүүхдүүд байна те. Энэ бүх хүүхдүүдтэй ер нь яаж ойлголцдог вэ? Инх мандах ахаас. За миний хувьд бол би өөрөө ерөөхдөө гэр бүл сэтгэл судлаач мэргэжлэр төгссөн. Тэгээд мэдээж хүүхдийн нөгөө наслын онцлог өсвөр насныхаа одоо манай хамгийн том охин чигэд насанд хүрсэн. Тэ доотох хүү маань болохоор одоо нэг 17 настай. Тэгээд дунд насных бага насны 2 хүүхэдтэй ингээд эднэртэй мэдээж харьцахын тулд нөгөө миний одоо нэг олж мэдсэн нөгөө тоогоо шүлэнд нь буцалсан гэдэг чинь номын сонсцсон хүний хувьд болохоор яг энэ мэргэжил маань надад энэ хүүхдүүдтэй харьцахад айгүй их тус болсон. Мэдлэг болж гисэн гэсэн үг. Тэгээд ерөөхдөө яг насныхаа онцлогт нь тааруулаад харьцахад амар. Тэгээ хүүхдүүд маань мэдээж эрэгтэй хүүхдүүд нэг өөр, эмэгтэй хүүхдүүд өөр. Том охин өөр, жижиг бага охин өөр, дунд охин өөр гэдэг ингээд бүгд нөгөө өөр өөр ингэсэн нэг характертай хүүхдүүд. Тэгээд тэднэртэй бүгдэнтэй харьцна. Гэхдээ нэг дор би ганцаараа бүгдэнтэй харьцахгүй. Яг ерөнхий харилцаа, ерөнхий гэр бүлийн одоо хүмүүжил, суур, төлөвшил гэдэг зүйлийг хамтдаа бий болгож байгаа, бүтээж байгаа. Аав болон ах эгч нараа хооронд нь холбож гэр бүлд хайр дүүрэн хэрэлдэж ирсэн гэр бүлийн бяцхан гишүүндээ бат холбоо гэдэг нэрийг өгчээ. Шинэ амьдрал, шинэ юм бий болгодог гэдгийг үний юм билээ. Манай гэр бүлийн хувьд гэх юм бол яг бүгдөө ингээл нөгөө нэг шинэ яг амьдрал бий болгоод яг нэг нэлээдгүй хэдэн жил болцсон л доо. Тэгсэн энэ бас нэг сайн ойлголцож өгөхгүй ингээд нэгдэж өгөхгүй байгаа цаахгүй. Тэгсэн чинь хамгийн том нэгтгсэн хүн бол миний хөөхөн баг хүн. Тэгээд баг хүмүүс гараад ирсэн чинь манай хүүхдүүд бүгдөө миний дөө гээл гүүгээл тэгэл дүүгээ аваад дүүнч бид нар тийм дунд гүйлтэл тэгэл аав ээж гээл бүгд ингээд эхэлж байгаа юм чинь. Тэгэхээр тийм тэгэнгүүтлээ хоёр талын ах дүү нарыг хүртэл холбож байгаа хамгийн том гүр болоод тэгээ манай энэ хөөдөө нэр өгтөө бат холбоо гэж өгсөн. Тэгээ бүгднийг бат холбосон хамгийн том холбоо байгаасаа гэд өгсөн байгаа. Тэгээд бас яг энийг хэлэхэд бас мянган гэр бүлүүд байгаа тий. Тэгэл нөгөө нэг хоёр талын хүүхдүүдийг ингэчлээ гэхгүйгээр бүгднийг амар гоё холбдог гүүр нагаараа гэж хэлмээр байна. Том охин эгч мөрөөдөлтөө нэг алхмаар ойртон жүжигчин мэргэжлэрээ суралцж байна. Дүү нарынхын тухайд бие даасан хүүхдүүд болж дэгтэй бөгөөд ээлдэг зөөлөн өсч төрнжээ. Тэд дүүгээ ээлжлэн харж хоёр дахь охин нь хоолоо хийж гэр доторх ажлаа зохицуулдаг байна. Тэгэхээр эгчингийн тухайд одоо хэдвэр курс вэ? Аль сургууль сурч юм уу? Мөрөөдлөө биелүүлэх жүжигчин мэргэжлэр одоо суралцж байгаа юу? За юуны өмнө энийг үзсэн байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн өмнө хүргэе. Тэгээд мөрөөдлөө биелүүлэхээр мэдээж
их сургуульд орсон. За нэг сет их сургуулийн одоо кино драмын жүжигэн ангид орсон байгаа. Тэгээд одоохондоо яг мөрөөдлө билүүлсэн гэж бол хэлэхэд яриа эртдэх бах. Тэгээ эхлээд номын дааж усын даах хэвээр. Тэгээд эхлээд сураад юм мэдэж аваад багшаасаас суралцах юм их байгаа. Тэгээд тэр бүгдийгээ сурсныхан дараа яг мөрөөдлө билүүлэхээр тууштай хичээнэ. Одоо эхлээд юу ч гэсэн сураад мэдээ татсан дээр ах тийм ээ. Одоо хэдвэр курс вэ? Одоо 1-р курсыг төгсөөд одоо 2-р курсэд ирэх намар байна. Хин багшийн шаарддаг. Багшаасаа их юм сурна. Монгол улсын гавь жүжигчин Димит Баатар гоё. Одоо ур чадрын багш байгаа. Мөгжингийн тухайд мэрэгчлээ сонгосон уу? Сонгоогүй. Ер нь гадагшаа гарч сурна л гэж бодож байгаа. Ямар сургууль сурах вэ? Тэрийг сайн судлааг байгаа. Энэ юуг нэвтрүүлгийг үзэж байгаа хүүхдүүд болон дүү нартаа баярын мэнд хүргэе. Марлжин. Хичээл орохгүй муухай байна уу? Муухай нөө харин найзуудтай дүүн мөчнийг тоглохгүй хурдан том болосоо л гэж бодож байна. Залам өрдөгчд 5 настай тоглосон. Тэгээд дээшигээ агсаар байгаа. Тэгээд реклам мөн тоглол. Тэгээд ясан да. Миний ямар мэрэгчлээ болох вэ? Жүжигчин болно. Тэгээд жүжигчин ихч мэгчээгээ харахад тэгээд ихчээсээ бас үлгэр дуурайл аваад хичээлийн эксперимент ер нь хичээх эксперимент гэдгийг ойлгосон. Дүүгээ хэр харж байна? Дүүгээ тэгээд ихтэйгээ хоол моол ээж хоорондор нь хараал үнсэнгүүт нь хилчдэг байхгүй юу? Дүү хөөрхөн үү? Хөөрхөн. Юу нэмэрх юм дүү? Бүх юм л амаргүй инээж минийж байгаа амар хөөрхөн шүү дээ. За баярлалаа. За миний дүүгийн тухайд хэдвэр анги вэ? Одоо 10 настай 5 дорно. Тэгээд тэл хэлэг өгөх байна уу? За юу хийж өнгөрөөж ийн өдөрт ер нь хичээлээ хийж ийн үү? Тоглож ийн үү? Юу хийж ийн миний дүү? Өдөртөө тэгэл өглөө босоод яг хичээл орох цаг болно. Тэгээ видео колоор хэл ордно. Тэгээ хятад хэлээ хийж дараа нь монгол математикийг л болтогдоо. Тэгээ өдөртөө тэгэл хичээлээ дуусгаад бас баг дүүгээ харна. Тэгэл жоохон базаж маталаа. За гэрийн үсгэлчин гэсэн тий. За дүүнэрээ сайн харж байна уу? Ер нь л харж байгаа. Тэгээд эхнээсээ ер нь харахад бол амархан. Яг тэгвэл том болцоо өөртөөхөн биеийг дааж байгаа болохоор тэгээд одоо баг дүүгээ ээж ажилдаа явсан хаагуур нь харж байгаа. Гэрийнхээ ажлыг хийгээд дараагийнхаа одоо ихчээс дараагийн үүрэг буусан. Би бол өөрөө нэг одоо 9-р ангиа төгсөөд месэд дарна. Тэгээд мэдээж тоожийн мэрэгчлэр сурах байгаа. Тэгээд тоожийн мэрэгчлэр сурах юм чинь мэдээж эхлээд өөрөө туршлага суусан дээр гээд гэртээ янз бүрийн одоо ингээл нийтээр харах ч юм уу эсвэл өөрөө зохиогоод янз бүрийн хоол өдөр бүр өөрөө дуршиж үзхийг амар хүсдэг. За тэгэхээр өнөөдөр бас олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Тэгэхээр хүүхдүүдтэй хандаад манай Заригмын сайтыг үзэж байгаа хүүхдүүдтэй хандаад нийт үзэгчтэй хандаж бас хоёр маань юу хэлмээр байна? Юу захимаар? За юуны төрөнд одоо олон улсын их хурсын баярын мэндийг бүх үзэгчдэд дэвшүүлээ. Тэгээд ер нь бол хүүхэд гэдэг чинь гэр бүлд хамгийн том ад жаргалыг авчирдаг сайхан нэрхтэй юм байдэн шүү. Тэгээд ирж буй одоо энэ хүүхдийн баяраар өшөө мянган хүүхдүүд бүтэн амьдралын сайхныг бас мэдрээсэй гэж би ер нь дотроо айгүй хүсдэг. Тэгээд яг энэ завшааныг дайлмтуудаа сандаа их үнэхээр хайртай шүү. Бид хоёрын хувьд бол мэдээж бурхны заяа хувь төөргөөр учирсан болохоор ямар ч байсан ихлүүлсэн замаа хоёулаа төгсгөл хүртэл нь явж хүүхдүүдээ хөлийн дөрөнд гарын ганцхан хүртэл сайхан нийгмийн гэрэлд авсан нь болоод амьдрнаа л гэдгийг хэлмээр байна да. Хабандаг дэлхийд энгэрэ түшээ дөвд минодолж ээжим баярлуулж үрсэн төрдөг юм аа ихийн хөвлийгээс хүйгээ эх хөрнөө соо